Манай улсад 500 гаруй дотуур байр байдгаас 70 гаруй нь 2000 оноос хойш ашиглалтанд орсон. Дорноговь аймгийн Өргөн сумын дотуур байр эдгээрийн нэг 2006 онд ашиглалтанд оржээ. 70 хүүхэд амьдрах боломжтой анх барьсан өнөөдрийн байдлаар 15 хүүхэд амьдардаг. Мөн дотуур байрны хүүхдүүд багш нараас өөр гадны хүн орохыг хориглосон стандарт байдаг хэдий ч уг дотуур байрны 2 дугаар давхарт сургуулийн багш нар нь амьдардаг гэжээ. За хүний эрхийн үндэсний комиссаас тус дотуур байранд хяналт шалгалтыг хийсэн юм. 1-р ангийн 2 хүүхэд л эхний жилдээ амьдарч байгаа. Бус хүүхдүүд нь бол 9 жил амьдарсан, 8 жил амьдарсан. Одоо 5-р ангийн хүүхэд гэхэд 5 дахь жилдээ амьдраад одоо биедан амьдрах гэдэг арга барил суралцсан. Өөрийнхөө дайшлаад аваа явах юм чадвартай болсон хүүхдүүд байдаг гэж. Хүүхд тусанд орох байгууламж, ариун цэврийн байгууламжтрыг бүгд шинээр шинжилээд өгсөн учраас хүүхдүүдээр тэр төрлийн асуудал гарахгүй байгаа гэж бодож байгаа. 8 ажилтай ажиллаж байна. Багш, жижүүр, үйлчлэгч, тогооч гэсэн бүрэлдэхүүнтэй. Өргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны фасад, дээврийн засварын ажлыг хийхээр 124 сая төгрөгийн тендерийг 2023 онд зарлж байжээ. 3 компани оролцоод Мандах наран сүлжээ компани шалгарсан байдаг. За гэвч засварын ажил хийх явцад дотуур байрны хяналтын камерын сүлжээг гэмтээж ажиллахгүй болсон талаар сургуулийн захирал ярьсан юм. Дээврийн ажлыг хийсэн компани камерын юу гэж яагаад сүлжээг нь одоо жил камер байхгүй юм уу? Камер нөө юу камер? Нэгэ хагас. Сурагчдын бие даалтын 7 хоног багш нарын ажил хаял зэрэг давхарцсан учраас дотуур байрны хүүхдүүд гэртээ харсан байлаа. Энэ үеэр сургууль өөрийн төсвөөсөө дахин камер суйрлуулах ажлыг хийж байсан юм. За гэхдээ стандартаар хяналтын камерын бичлэгийг ашиглах журам байх ёстой ч тийм журам байхгүй байлаа. Тэр дүгнэлт Мэдхгүй. Тийм нэг одоо яг онцгой байдлын газраас энд ирээд энэ газар дээр нь нөхцөл байдалтай танилцаад дүгнэлт гаргасан юм байхгүй. Энэ тохиол байхгүй юм байна тийм. байхгүй. Энэ тохиол байхгүй юм. Уг нь бол байх ёстой шүү дээ. Тохиол байдлууд 2006 оноос хойш нэг ч жил ажиллаагүй. Одоо өстө урдны ажилласан мэдхгүй нэ. Галын гарц цаасан схемийг гараар зурсан байх бөгөөд нэг давхрын шатны доод хэсэгт байрлуулсан өөр газар тогт наагаагүй байна. За түүнчлэн давхар бүрд байрлах галын хорыг хизээ сэргэлүүлсэн нь тодорхойгүй. Шатаар гарах явцад цонхны наад тавцан доошоо ихц гүнзгий задгаа зайтай бөгөөд хүүхэд унахаас сэргийлж хаалт хийгээгүй байлаа. 4 хүүхэд байгаа тийм үү? 4 хүүхэд жишээлбэл давталгаа хийхэд нэг ширээ байна. Тэгээд сандал нэг сандал байгаа байхгүй. Ээлжээр ашигладаг гэсэн үг үү? Яана гэсэн үг үү? Манай сургуулийн нэг онцлог нь бас нэг ээлжинд явдаг байхгүй. Өдөр цуглуулад багш нар нь даалгавар хийлгээд тэгээд цүнхний ашиглалыг бууруулна гэд хичээлийн ялгаа хурцдаг байхгүй. Дотор байрны стандарт гэж байгаа батлагдсан. Энэ бол мөрдөгдөх ёстой. Бүх газар одоо адил үйлчлэх ёстой тийм үү? Тэгээд энэ стандартаараа энэ ширээ, сандал, тоо, хүүхдийн тоотой адилхан байх ёстой. Тэгэхээр энийг та хэд маань засаж сайжруулах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Сургууль дээр арга хэмжээ авдаг гэдгээс үл хамааран энд бол хүүхдүүд зэрэг суугаад ширээний хаар дөрүүлээ суугаад зураг зурах те эсвэл магадгүй хоорондоо ширээний хаар сууж байгаа тоглох энэ боломж төслийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ жишээлбэл бас хүүхдэд эрсдэлтэй ийм ёрдоос ийм төмөртэй юу байгаа байхгүй. Энэ бол бас эрсдэл үүсгэж байгаа. Тэгэхээр энэ пар ялангуяа 6-7 настай хүүхдүүд, бага насны хүүхдүүд дотор байранд байгаа болвол энэ хаалт байх хэрэгтэй. Энэ бол айгүй юу байна л да хурц юм төмөр байгаа байхгүй. Зөөлөн идэлвэ шүү дээ. Энийг та хэд маань хизээ сольсон бэ? Манай энэ сольдог удаж байгаа. Хүнжил байх шиг байна тийм үү? Энэ нааштай та энийг хизээ ухаасан. Энэ нэлээд бохирдсан байгаа байхгүй. Энэ бол эрүүл ахуйн шаардлага хангасан хүнжил гэж үзэхэд бол хэцүү юм. Энэ халаалт байхгүй шүү дээ. Энэ нэг эмнэлгийн өргөтгөл хийж байгаа болоод өдөртөө яачаад байгаа. Тэнд халаалт байгаа даа шүү дээ. Харин одоо манай хийгээ авахгүй өөр. Тэгээ бүр авахгүй бол. Энэ хизээний ор вэ? 8 он. 8 оныхоо. Тэгээ энэ айгүй хөдөлгөөнтэй юм биш үү те?
Дотор байрны стандартад хүүхдийг дотор байранд хүлээн авсан өдөр эмчийн үзлэгт хамруулж эрүүл мэндийн дэвтэрт нь тэмдэглэх. 6-аас 10 настай хүүхдийг улирал тутам, 11-ээс 18 настай хүүхдийг жилд 2 удаа эмчийн үзлэгт хамруулж эрүүл мэндийн дэвтэрт нь мөн тэмдэглэхээр заасан байдаг. Гэтэ энэ дотор байрны хувьд ийм тэмдэглэгээ хийсэн зүйл байхгүй бөгөөд хагархаа эмийн сан хэнийг нь мэддэхгүй тусал эмнээс өөр зүйл байхгүй байлаа. Насан туршууны доозор юм шүү. Хүний юм байна. Дотор байрны стандартад барилгын цонх хаалга бүрэн ажиллагаатай төгжээтэй хөшөгтэй байна гэж заасан байдаг. Энэ дотор байрны хувьд дийлэнх өрөөнд цуурсан хантаацтай зарим өрөө огт цоож байлаа. Бариулж байхгүй, чойч байхгүй. Тэгээд энэ хин дуртаа гаднаас нь ороод ирэх боломжтой юм биш үү? Тэр бүгд хэсгүүд чойштой явах хэрэгтэй. Чойчтой байж таа. Тэгээд хин дуртаа ингээд гаднаас ямар нэгэн одоо анхааруулгагүй шууд орж ирэх боломжтой гэж. Охин хүүхэд энэ хувцас олж явал яах вэ? Охин хүүхэд унтж явал яах вэ? 1982 оны хуучирсан шүүгээнд хоол хүнсний зүйлийг хадгалдаг. Хажууханд нь 1989 оны ширээ харагдана. Эд бол тус дотор байрны хүүхдүүдийн хоол хүнс хадгалах өрөөний тавилга эд тогшил. Шүүгээнд байгаа хүнсэн дунд хизээ үйлдвэрлэгдсэн мэдэгдэхгүй бүтээгдэхүүнч байсан юм. Энэ өрөөний хувьд мөн л таазан цуурсан хүйтэн зэврүүнд байлаа. Зарим номын сангийн хувьд 2 ширээ 4-5 хүүхэд суух багтаамжтай харагдана. Номын сангийн фондод боловсрол гэр бүлээс эхэлдэг сэтгэл гээгээрээсээ Монголын хөгжлийн бодлогын философи улс төрийн эдийн засгийн ухаанд холбогдсон зэрэг Монгол номоос гадна Орос ном дүүрэн байлаа. Түүнчлэн ашиглалтаас гарсан хуучин сурах бичгийг ашигладаг хэмээн нэг талдаа овоолсон байлаа. Эрхийн үндэсний комиссоос хүний эрх чөлөөний 22 дахь тайлан илтгэлд дотор байртай холбоотой цогц судалгааг оруулсан байдаг. Тус тайланд мөн л хүүхдийн хувийн орон зай, хөгжих эрх, хяналтын камер, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх зэрэгтэй холбоотой асуудлуудыг хөндөж гаргасан байдаг. Дорногов аймгийн Өргөн сумын дотор байрны хувьд хүүхдүүдийн бие засах усанд орох ариун цэврийн өрөө нь шинээр засаж зохицуулсан нь сайшаалтай юм а. Гэвч бусад стандарт нормын хувьд анхаарах, засаж сайжруулах шаардлагатай байгааг энэ сурвалжилгаар нэмэлт тачиргүйгээр харууллаа.